Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Нийгмийн даатгалын ерхий газраас 2-7 хоногт томд нэг удаа хууль эрхцэн зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэж байгаа лээ. Бид энэ удаад гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар ярилцгаж байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр хилийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдийн мань та улам бүр өсөж байна шүү дээ, тийм. Тэгэхээр тэдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах чиглэлд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ? Нийгмийн хамгааллын хилцээр бүхий хичнээн улс байгаа вэ? Энэ талаар мэдээлээ эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг одоогийн хэрэгжиж байгаа Оросын холбооны улстай хийсэн хилцээр байна. За бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Унгар улс гэсэн энэ улсын 3 улсын хилцээр бол өнөөдрийн байдлаар хэрэгжиж явж байна. За үүнээс гадна бас мөн одоо бэлтгэл ажлыг хангаад хэрэгжих ажил нь бол арай эхлэегүй байгаа хэд хэдэн улсын хилцээрүүд байна. Үүнд бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Чех улс, бүгд найрамдах Турк улс. За бүгд найрамдах Казахстан улсын хилцээр бол одоо бэлтгэл шатндаа явж байгаа юм байна. Тэгэхээр тусад нь иргэдтэй бас тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улстай байгуулсан энэ нийгэм хангамжийн хилцээр нь ямар гол зохицуултыг зохицуулж байдаг юм бэ? 1981 онд бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс хооронд нийгэм хангамжийн салбарт одоо хамтран ажиллах хилцээрийг бол байгуулсан байдаг. Тэгэхээр энэхүү хилцээрээр Монгол одоогийн байдлаар бол өнөөдрийн байдлаар Оросын холбооны улс шүү дээ. Тухайн үед зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэж байсан. Тэгэхээр энэ улстай улсын иргэд Монгол улсад ирж ажиллаж амьдарсан тохиолдолд за мөн Монгол улсын иргэд маань одоо тухайн үеийн Оросын холбооны улсад очиж ажиллаж амьдарсан тохиолдолд эдгээр хоёр улстай одоо нийгмийн хамгааллын асуудал нь яаж явагдах талаар тусгаалan зохицуулсан юм олон улсын хилцээр үүдэг. Тэгээд хилцээрээр Орос Монголын хамтарсан аж ахуйн нэгж байгууллага байдаг юм уу? Оросын холбооны улсын одоо 100% хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа Оросын холбооны улсын иргэн бол Монгол улсад нийгэм даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө. Монгол улсын 100% хөрөнгө оруулалттай байгууллага Оросын холбооны улсад байх юм уу? Эсвэл одоо Монгол улс Оросын холбооны улс хоёрын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллагт Оросын холбооны улсад буюу хувийн зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсад одоо очиж ажилласан Монгол улсын иргэд бол Оросын талд нийгэм даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгддөг. Хэрвээ төлсөн тохиолдолд тухайн улсад одоо нийгэм даатгалын шимтгэл төлсөн хугацааг нь шууд нөгөө улсад нь одоо ажилласан байдлаар ингэж шилжүүлэн тооцдог. Энэ зохицуултыг бол энэ хүү хилцээрээр бол зохион байгуулсан байдаг. За дараагийн хилцээр маань бүгд найрамдах Солонгос улстай байгуулсан хилцээр бас тухайн улсад ажиллаж амьдардаг Монгол иргэдийн тоос нэлээд өндөр байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хилцээрийн гол зохицуулт нь юу вэ? Тэгэхээр Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар одоо хоорондоо нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хилцээрийг 2006 онд одоо баталжтай эхлүүлсэн байдаг. Монгол улсад нийгэм даатгалын 5 төрлийн даатгал байдаг гэдэг та бүхэн бол одоо урд нь ингээд урдны одоо ярилцлагаараа бол дурдчихсан тийм ээ. Тэгэхээр Монгол улсыг бол энэ олон улсын хөдөлмөрийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага, гэмтчлэнгийн одоо энэ олон улсын шинж чанартай энэ байгууллагуудаас болоод нийгмийн даатгалын 5 төрлийг нэг байгууллага одоо ингээд менежментийн хийдэг, төр энийг хийдэг. За энийг бол нийгмийн даатгалын ерхий газар хийгээд ингээд 5 төрлийн даатгалын санд иргэдэд даатгуулад тэнд одоо орлогыг бүрдүүлээд буцаагаад одоо тэрнтэй холбогдлолтой тэтгэвэр тэтгэмж төлбөр хөнгөлөлт зардлын нэг нь бол хийж байгаа энэ үйл ажиллагааг бол одоо манай Монгол улсын хувьд бол нийгмийн даатгалын ерхий газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо нэг байгууллагаар дамжуулж хийж шүү дээ. Энийг бол гэтэл дэлхийн одоо ихэнх бусад орнуудад бол эдгээр энэ төрлийн даатгалууд бол тусдаа одоо ингэж бие даасан байдлаар одоо тэтгэмжийн даатгал нэг корпорацт тийм ээ тэтгэврийн даатгал нэг корпорацт үйлдвэрлэлийн осол буюу одоо гэмтийн ослын даатгал нь бас нэг одоо өөр эрүүл мэндийн даатгал нь бас нэг өөр байгууллагт хамаатай ч байдаг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар ингээд дэлхийн улс орнуудад байд юм байна. Тэгэхээр манай Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай зөвхөн тэтгэврийн даатгалын сан дээр бол хилцээр байгуулсан. Энэхүү хилцээрийн хувьд бол Монгол улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсад очиж одоо албан булаа албан бусаар ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд Солонгос улсын тэтгэврийн даатгалын сан дээр давхар даатгуулахаас бол чөлөөлөгддөг. Бүгд найрамдах Солонгос улсын иргэд Монгол улсад ирээд ажил хөдөлмөр эрхлэх юм бол тухайн хугацаанд одоо бүгд найрамдах Солонгос улсын талдаа тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлчих юм бол Монгол улсад төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлээс нь чөлөөлөгдөд бусад одоо тэтгэмж үйлдвэрлэлийн ослон мөржлөөс шалтгаалсан өвчний даатгал, эрүүл мэнд ажилгүйдэл гэсэн 4 төрлийн даатгал дээр нь Монгол улсад даатгуулдаг байх нь шүү. Өөрөөр хэлбэл зөвхөн тэтгэврийн даатгалын сан дээр тус тусын улсын иргэн одоо нөгөө харилцагч нөгөө талынхаа улсад очиод ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд
тэр улстай шимтгэл төлөхөөсөө давхар тэр тэтгэврийн даатгалын шимтгэлийг давхартуулан төлөхөөс бол чөлөөлөгддөг. Тэгэхээр манай улсаас одоо бүгд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр болон одоо мөн албан бусаар очиж одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн хувьд тухайн оронд одоо ажил хөдөлмөр эрхлээд авсан солио хүснөөсөө тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөөс бол чөлөөлөгдөд уг хугацаанд Монгол улстай одоо сард 40,000 воноор тооцож нийгмийн даатгалын шимтгэл буюу тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх энэ асуудал бол энэхүү хилцээр хэрэгждэг байна. Тэр Унгарын хилцээр бол бас өмнөх хоёр дурдсан хилцээрээс нэлийн онцлогтой хилцээр байгаа шүү дээ. Тэний хоёр талаас тэтгэвэр авах боломжтой гэж. Хэрийн талаар тодруулж өгч. Тэгэхээр бүгд Унгар улстай хийсэн одоо нийгэм хамгааллын хилцээрийг мөн одоо бид нийгэм даатгалын байгууллагаас хэрэгжүүлээд явж байна л да. Тэгэхээр бол өнөөдрийн байдлаар нэг Унгарын талаас нэг 50 орчим иргэн сар болгон тэтгэвэр аваа явж байгаа юм. Тэгэхээр ер нь альва улстай энэ нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хилцээр байгуулаад түүн дээрээ нөгөө тэтгэвэр харилцан авах энэ асуудлыг зохицуулсан энэ тохиолдолд бол одоо тухайлах юм бол Унгар улсад тодорхой хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээд Унгарын талдаа нийгэм даатгалын шимтгэл нэг хэсэг хугацаанд төлчихсөн. За Монгол улстай мөн одоо нэг хэсэг хугацаанд нэг ажил хөдөлмөр эрхлээд байдаг юм уу, сайн дурын даатгалаад байдаг юм уу, нийгэм даатгалын шимтгэлийг ямар нэгэн байдлаар төлөөд нийгмийн даатгалын одоо сангаас тэтгэврт авах тийм эрхийн харилцаа үүсэх юм тохиолдлууд бол амьдрал дээр байна л да. Тэгээд энэ асуудлыг бол тэр олон улсын хилцээрээр бас зохицуулж өгдөг. Тэгэхээр Унгарын талд тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэн иргэн маань Унгарын талаас одоо Унгарын тэтгэврийн насны 62 3 орчим настай байгаа. Тэгээд бас эрэгтэй хүн, эмэгтэй хүн хэдэн онд төрсөн бэ гэдгээс шалтгаалаад одоо энэ Унгар, Польш, Турк, Чех гэсэн энэ улсууд бол одоо Европын холбооны энэ зарим улсууд бол манай одоо тэтгэврийн нас нөгөө нэмэгдлээ гэдэг шиг тэдний тэтгэврийн нас бол жил болгон одоо нэмэгдээд явж байгаа юм байна лээ. Тэгэхээр одоо Унгарын нас бол одоо 63 наснд хүрээд ирэхээ цагт Унгарын талаас бол Унгарын талд ажилласан хугацаанд ноогдох тэтгэврийг бол авна. За тухайн иргэн Монгол улстай байна уу? Эсвэл Унгарт байна уу? Эсвэл одоо дэлхийн бусад одоо 3 дахь өөр хоронд байгаа тохиолдолд Унгарын тэтгэврийн насанд хүрээд ирэхээ цагт манай нийгэм даатгалын ерөнхий газраар дамжуулж бид одоо нөгөө хүний Монгол улсынхаа иргэнийхээ хүсэлтийг хүлээж аваад тэгээ Монгол улстай нийтдээ хичнээн жил нийгэм даатгалын шимтгэл төлсөн бэ гэдэг нотлох бичиг баримтыг нь бас Унгарын тал руу авалгаа болгож явуулаад тэгээ Унгарын талд шимтгэл төлсөн, Монголын талд шимтгэл төлсөн энэ 2 жилийн нийлүүлээд тэгээд одоо Унгарын хуулийн дагуу тэтгэвэр тогтоогоод тэгээ сард одоо хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтож чинь түүнийхээ яг Унгарын талын одоо ноогдох хэсгийг нь бол Унгарын талаас олгодог. За түүнтэй нэгэн адилаар Монгол улсын иргэн маань одоо эрэгтэй хүмүүс бол 60 наснд хүрээд эмэгтэй даатгалагч нар маань 55 наснд хүрээд ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Тэгэхээр одоо энэ өндөр насны тэтгэвэр тогтоолох насандаа хүрээд ирэхээ цагт Монгол улсын иргэн маань Унгарын талд одоо шимтгэл төлсөн хугацааныхаа лавлагыг аваад Монголын талд одоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатайгаа нэгтгэн тооцоолж агаад одоо Монголын нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврт хэмжээнд тухай хуульд заасны дагуу тухайн хүний сарын тэтгэврийг бид тооцсон гаргаад тэгээ яг одоо тухайн тэтгэврээс магадгүй 20 жил одоо энэ хоёр харилцсан одоо хоёр талдаа шимтгэл төлсөн хугацаа 20 жил болчлоо. Монголын талдаа 10 жил байлаа гэж бодох юм бол 20 жилд ноогдох тэтгэврийн тогтоогод яг одоо Монголын талд хэдэн жил хэдэн сар нь тэрэнд ноогдох тэтгэврийг нь Монголын талаас өгөхийг бол энэ олон улсын хилцээрээр зохицуулдаг. Тэгэхээр та ярилцлагыг энд дурдсан одоо хилцээний шатанд явж байгаа хэдийн хилцээр байгаа гэж. Тэгэхээр тухайн хилцээрүүдийн бас гол агуулгуудыг товчхон тайлбарлаж өгч. Бүгд Польш улстай бол хилцээр байгуулагдаад тэгэд аливаа олон улсын хилцээр ингээд байгуулагдана гэдэг маань тус тусынхаа улсын парламентаар одоо сойрхон баталдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь хоёр талд ингээд хэрэгжиж байгаа хууль байгаа. Олон улсын хууль болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль маань тус тусынхаа улсын парламентаар одоо хилцэн батлагдаад тэгээ үүний дараа одоо нэгсэндээ хууль нь батлагдчихлаа. Аливаа нэгэн хууль одоо батлагдахад түүнийг хэрэгжүүлэх илүү нарийвчилсан арга зүй нь бол одоо дүрм журмаар зохицуулагддаг шүү дээ. Тэгэхээр энэ бол олон улсын хилцээрийн хувьд бол энэ дүрм журм нь бол удирдлагын тохиролцоо гэдэг байдлаар тус улсын одоо нийгмийн хамгааллын яам, манай Монгол улсын тэр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэсэн энэ хоёр яамны хооронд удирдлагын тохиролцоонд байгуулагддаг. Одоо ямар маягтаар хоорондоо мэдээлэлээ солилцохын, лавлагааны ямар хэлбэртэй байхын, хэдийн хугацаанд ирэхин, тэтгэврээ яг ямар аргачлалаар тооцсон тогтоохын энэ төр гэсэн эдгээр одоо наривчилсан зүйлүүдийг бол удирдлагын тохиролцоо гэдэг одоо эрх зүйн баримт бичгээр бол зохицуулдаг л да. Тэгэхээр Польшийн хилцээр бол одоо
олон улсын хэлэлцээр нь байгуулагдсан, засгийн газрын хэлэлцээр байгуулагдаад, хоёр улсын одоо парламентаар сойрхон батлагдаад, удирдлагын тохиролцоо нь бол одоо байгуулагдаад, хоёр талаасаа одоо хоёр яам маань бас одоо нөгөө маягтан дээр ажиллах, мэдээлэл солилцохын ажил, бэлтгэл ажил маань хийгдээд одоо энэ Польшийн хэлэлцээр бол хэрэгжихэд бол ерөнхийдөө бэлэн болоод ингэж байж байна. За үүний хажуугаар бүгд найрамдах Чех улстай 2018 оны 4 сарын 26-ны өдөр Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Чех улсын засгийн газар хооронд хэлэлцээр бол байгуулагдсан. За тэгээ одоо хоёр улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хооронд удирдлагын тохиролцоог одоо бэлтгэх энэхүү хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гараад бол хоёр биендээ одоо мэдээлэлээ солилцоод удирдлагын тохиролцоон дээр бол ажиллаж байна. Энэхүү Чехийн хэлэлцээрийг бол манай Монгол улсын их хурлаар бол баталчихсан. Чех улсын хэлэлцээр бол Чех улс өөрөө парламентын хоёр танхимтай юм байна. Тэгэхээр тэр хоёр танхимаар хоёулангаар нь одоо батлагдчихж үндсэндээ хэлэлцээр маань хүчин төгөлдөр болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за энэ ажил хийгдэн нэгдүгээрт, хоёрдугаарт нь бол удирдлагын тохиролцооныхоо бэлтгэл ажлыг бол хоёр улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол одоо хамтраад хоорондоо одоо бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. За үүний хажуугаар бүгд найрамдах Турк улстай бол одоо 2013 онд хэлэлцээр бол одоо засгийн газрын хоорондын хэлэлцээр бол байгуулагдсан байдаг. За тэгээд бас тэр Туркийн талаас шалтгаалаад тэр Польшийн хэлэлцээр ч гэсэн бас Польшийн талаас шалтгаалаад одоо бид нар бас ингээд бэлтгэл ажил хангадад явж байна. Одоо Туркийн талаас бол мөн одоо удирдлагын тохиролцооны ажилтай саяхан одоо ингээд Туркийн талтай бол манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэр Туркийн эрх бүхий байгууллага бол хамтраад одоо санал онолоо солилцоод хамтран ажиллах ажиллагаа маань бол сэргээд ингээд явж байна. За бүгд найрамдах Казахстан улстай бол өмнө 1993 онд бүгд найрамдах Казахстан улстай олон улсын хэлэлцээртэй гэсэн. Энэхүү хэлэлцээрийн хувьд 2014 онд энэхүү хэлэлцээрийг бол одоо хүчингүй болгосон байгаа. За тэгээд одоо Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, бүгд найрамдах Казахстан улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гадаад хэргийн яамнууд нь хамтраад одоо хамтарсан ажлын хэсэг гараад одоо энэ бүгд найрамдах Казахстан улсын хэлэлцээрийг одоо дахин шинжилэн батлуулахаар ингэж бол бэлтгэл ажлыг хангаад хоёр талаас нэлээд удаагийн одоо хурал зөвлөгөө онлайн ажлууд бол хийгдээд ингэж явж байна. За мөн Оросын албаны улсын хэлэлцээр 1981 оны хэлэлцээр гэдэг бүгд найрамдах Монгол Ард улс зөвлөлтөс бүгд найрамдах холбоот улс гэсэн хэлэлцээр маань одоо өнөөдрийн одоо нийгмийн бас зарим нэг шаардлагыг хангах хэмжээнд бас зохицуулалтанд дутагдaltaй байгаа учраас Оросын албаны улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, манай Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо хоорондоо хамтарсан ажлын хэсэг гараад мөн энэхүү хэлэлцээрийг шинжлэх тал дээр бол ингээд үйл ажиллагаа явагдаж байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ бас мэдээлэл болгож дуулгахад нийгмийн хамгааллын хэлэлцээргүй бусад улс оронд амьдарч байгаа ч гэсэн одоо Монгол улсынхаа нийгмийн даатгалын байгууллагт сайн дураар хамрагдах боломжтой байгаа. Сайн дурын даатгалын захим системийг та нийгмийн даатгалын ерхий газрын даатгуулагчид зориулсан веб захим систем болон гар утасны аппликейшнаар дамжуулан сайн дурын даатгалд захимаар хамрагдах боломжтой байгаа гэдгийг дуулгах зөв байх тийм ээ. За ингээд анхаарал хандуулж үзсэн та бүхэндээ баярлалаа. Бид өнөөдөр та бүхэнд хэлийн чандад оршин суугаа Монгол Улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хэрхэн хангаж нийгмийн хамгааллын хэлэлцээрээр хэрхэн зохицуулах гэдэг талаар мэдээллийг хүргэлээ. Анхаарч үзсэнд баярлалаа.